Энэ бол хөзөр чэйжлэлтийн төрөл. Хөзөр гэдэг бол бидний мэдэх зарим ихэвчлэн ихэнх нь бол тоглоомын төрөл гэж ойлгож байна. А гэхдээ тоглоомын төрлийг яадаг вэ? Бид оюуны спорт болгон хөгжүүлж чадсан байна. Оюуны спорт болгон хөгжүүлж чадсан байх гэхээр энэ дээр аюул олон давуу талууд байдаг. Хөзрийн спортоор хичээлсэн хүмүүс хурдтай болдог нэгдүгээрт. Харааны аваад тогтоолт маш өндөр дээзээр хөгждөг. Хурдан төсөөлж чаддаг, логик сэтгэлгээ нь хөгждөг. За анхаарлаа төвлөрүүлж байрандаа доктортой сууж чаддаг. Гаднаас ямар нэгэн чимээ анир мэдээлэл ирсэн ч гэсэн нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Ийм гайхалтай хөзрийн спорт. Гэтэ хүмүүс гайхдаг юм. Хөзөр чэйжлэнэ гэдэг тэгэнгүүт хөзөр чинь тоглоом шүү дээ. Бид нар тоглож мэднэ. Чэйжлж яах юм бэ? Баггүй. Гэтэл энэ маань өөрөө дэлхийд дахиндаа бүр оюуны спорт болоод хөгжчихсэн нэг төрөл байж. За тэнгууд одоо энэ шижиг хийх юм байна сууж цааталт нь байгаа. Энэ хэдэн тамирчныг ингэж хараарай. Энэ хүний хурд, энэ шижиг эрдний хурд хоёр хоорондоо эрсдэс өөр ялгаатай харагдана. Энэ хүн бол тухайн үедээ хайрцагч гэсэн үйл явдлыг гаргаж ирсэн. Хөзөр чэйжлэнэ гэдэг нь хөзөр маань өөрөө дотроо 52 шигтэй. Энэ 52 шигh хөзрийг яг дарааллын дагуу 12 секундэд чэйжлээд эргүүлээд байрлуулна гэдэг бол маш их дээд зэрэг анхаарал төвлөрөх шаардсан ийм зүйл байгаад байна. Тэгэхээр хүүхдүүд анхаарлаа төвлөрүүлж чадсан бол бид ч гэсэн боломж байгаа гэсэн үг шүү. За яа. За энэ тарих юу гэж вэ? Хүүч бидний яадаг вүлээ? Дасгал хийдэг. Та бүхнээс бие тамир хичээлээс орсон. Бие тамир дээр бөмбөг заалдаг, бөмбөг шийддэг, хөдөлгөөнд хийдэг, тоод дасгалуудаа хийдэг гэх бүгд өөрсдөө яаж дасгал хийгээд биедээ дасгал хийж чадчих тийм үү? А тэгвэл тархиндаа бас муу адилхан дасгал хийх хэрэгтэй. Тархины дасгал юу байна вэ гэхээр та бүгд хэрхэн яаж юм чийжж чинь, тархиа яаж үр дүнтэй ашиглаж чадчих, анхаарлаа хил зэрэг сайн төвлөрүүлж чадчих гэдэг чинь өөрөө тархин дотроо тархиа хөгжүүлж байгаа юм дасгал болж өгч байгаа. Ямар нэгэн дасгал хийхгүй бол ямар байдаг вүлээ? Хөгждөггүй тийм. А тэгэхээр нөгөө л нэг хурдан гүгэлээдэг, за гимнастикаар хичээлээд байдаг хүмүүс чинь байн дасгал хийдэг учраас амжилт үзүүлээд байгаа гэсэн үг. Тэгэхээр оюуны спорт гэдэг бол ганцхан бие махбодын үйл ажиллагаа биш. Оюун ухаанаа хөгжүүлж
түүндээ дасгал хийж чадах юм бол тархич илүү хөгжнө гэсэн үг. Тэгэхээр тархины дасгалуудыг маш сайн хийж явах хэрэгтэй. За ингээ хоёр дасгал үзүүлье. За зарим хүмүүс мэддэг бол сайн дагаад хийгээрэй заа яа. За дасгал 1. За энэ дээрээс та нар баруун гараа зүүн гараа аль нь хийж болох. За нэг гараа ингээд өргөч. Нэг гараа ингээд хатгаад хонд нь дуулгач. За одоо байрны солих хэрэгтэй. За энийг их хурдан. Айгу хурдан. За одоо тэгвэл дунд нь та нар алга тушаад үз. За ингэж барьсан бол алга тушаад буцаа байранд нь. Алга тушаад буцаа байранд нь хүлэн. За зүүн гараараа ингээд хамралынхаа үзүүрээр дарч. Хамралынхаа үзүүр. Хамралынхаа үзүүрийг харж чаддаг уу? За тэгвэл хургад явж байгаа. За хургад явж байгаач. Нөгөө гараараа чихэн дээрээ хөрөө. Чихэн дээрээ хөрснө. Удаа тавиад. За одоо байрны солих. Чихэн дээр байгаа гар чи хамрын үзүүр дээр хамрын үзүүр доогор сэтгэлгээ хөгжүүлнэ. Дахиад үр дүндээ ашиглах чинь энэ чинь тархины эзлэг болж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр өдөрт 1-2 удаа энэ тарих хөгжүүлэх юм дасгалуудыг хийж явах хэрэгтэй байна. Тэгэхээр бол сэрэг болно гэж хэлсэн тийм. За тэгэхээр ой тогтоолт хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ гэхээр 4 зарчмыг баримтлах ёстой. Ой тогтоолт. Тэгж чадах юм бол та бүгд ямар ч мэдээллийг чийж чаддаг болох гэсэн. За тэгвэл хүн төсөөллөөр юмыг их бий болгодог, төсөөллөөр чийждэг. Хамгийн хаз жаргалтай, баяр баясгалантай, эсвэл бүр хамгийн уудахар гонигтай, адгүй тийм хүн хэцүү байсан үеүүдийг хүүхдүүд яадаг болох юм. Тогтоож чаддаг. Хүүхдүүд тэр том үйлчлэл тогтоож чаддаг. Зүгээр нэг өнгөрөөсөн зүйлсүүдийг бол мартаад өнгөрдөг гэсэн үг. За тэгэхээр яаж вэ? 1 настай, эсвэл 5 настай, эсвэл 1-р хамгийн анх сургуульд орж ирж байгаа тэр мөчөөрөө санаж байгаа юм байна. Эсвэл уйлж ирсэн үү? Аав ээжээсээ зүүгдээл те. Би орохгүй яа гэж тэгчихсэн хүмүүс байна. За тэр үеийг бол санаж гинөө. За тэгвэл тэр тухайн үедээ бүр ямар хувцастай иржсэн үү сандаг уу? За тэгэхээр яаж вэ? Тэр үед бид нэр хамгийн эсвэл аз жаргалтай байсан байна. Эсвэл их айц төвшүүртэй байсан байж тарж байна. За тэгвэл хэдүүлээ ингэж бодъё л доо. За 3 одоо ч 2 сар. Тэгэхээр хэдүүлээ 11 сарын 1-ний өдөр ч юм уу те. Яг юу хийж исэн бэ гэдэг юм мэдээ. За эсвэл бол өнгөрсөн 7 хоногийн бүтэн сая өдөр өглөө яг ямар хоол идсэн бэ? Орой ямар хоол идсэн бэ? Тэрийг мэддэг хүмүүс байна уу? Эсвэл бол хамгийн аз жаргалтай төрсөн өдөр байдаг үстэй. Энэ нас хэдэн насны төрсөн өдөр вэ? 1 нас, 7 нас. За. Тэгвэл 4 настайгаа төрсөн өдөр хийж байгаа юм байна уу? За. Сайн санаж байгаа бол мундаг. Тэгэхээр аз жаргалтай байсан үе сандаг байна шүү дээ. За тэгэхээр нөгөө 4 харагчлыг чи хамгийн нэгдүгээр төсөөлөл харагчл байна. Төсөөлнө. Та хүүхдэн кино үздэг л байх. Төсөөлөл гэдэг бол хүний биеэс гарч ирж байгаа тархин дотор ургуулan бодож байгаа тийм хийсвэр төсөөлөл мэдээлэл. Харвал ихэд байж боломгүй юу бусын төсөөлөл байх хэрэгтэй. За хоёрдугаар нь яг тэр төсөөлөл чинь хошин өрнөцтэй юу бусыг байх хэрэгтэй. За яаж үхэр дөрөн хүлний дуу болчихсон гэдэг явж явж байхгүй тийм. За болчихсон та нар ингээл хойд замдаагүр тавьчих чинь гэж бодлоо тийм. Ингээл эвэрнээс нь бариад ингээл сигнал даал. Тэр бол орчлон дээр хорвол дээр бол байж болохгүй зүйл тийм үү? Тэгэхээр төсөөлөлд бол байж болж байгааз. За болчих. За тэгээд тэр нь үйл хөдлөлттэй. За ингээд бүжиглээлэр гэдэг бол бас хоёр хөл дээрээ зогсчихсон. Энэ бол бас байж болохгүй. Тэгэхээр нь үйл хөдлөлтөд хошин өргөц болж эхэлж байна. За тэгвэл хамгийн сүүлийнх нь бол тэр донд өөрийгөө оруулах хэрэгтэй. Өөрийгөө. Тэр төсөөлөлд одоо тэр байж боломгүй орчин дотор өөрийгөө оруулах. За энэ дөрвийг барилдаа сурчих юм бол ямар ч мэдээллийг чийж чаддаг болно гэсэн үг. Тэгэхээр оюухны академи бол яг үндсэн 10 төрлийн үйл ажиллагаа явуулдаг. За яг нь бага насны 2-5 дахь ангийн хүүхдүүд бол төрхөн бодол чийж бодол хуруундаад явжсэн хүүхдүүд бол явдаг хүүхдүүд юм байна. Уралдуулаад үзэхэд бол наад чи амар байгаа да. За тэгэхээр 5-аас дээш 12 дахь ангийн хүүхдүүдэд ой тогтоолт хичээл өгдөг. За ой тогтоолт нэгэ дотроо үндсэн мөр 10 төрөлтэй байна. За Rubik шок, K-master гэх төрөл олон янз. Ой тогтоолтын дотроо яадаг байх нь тоо мэдээллийг хэрхэн яаж чийжлэх үү, зургийн мэдээллийг хэрхэн чийжлэх үү. Одоо ингээд нэг танхимд дотор 40 хүн сууж байхад чи урд нь гарч ирээд бүгдээрийнх нь царайнуудыг нэрнүүдийг ингээд сонсоод чийжлэх тийм боломж бүрддэг. Ийм олон давуу талууд байдаг шүү. За одоо тэгвэл хэдүүлээ тэр саяны тэр өөрмөц олон янзын төсөөллүүдийг бодит болгоод үзье. 5хан зураг гарч ирэх шүү. За хэдүүлээ энэ дээр ярилцсан. За тэгсэн чи эхнийх нь юу вэ? Энэ. Шаргал.
нь тоон биш, сенс. За сенс. За зурган мэдээлэл чэйжнэ гэдэг маань бол яг дарааллынхын дагуу чэйжлэх хэрэгтэй. Зурган мэдээлэл юу хэрэгтэй байдаг вэ гэхээр байршлыг тогтооход хэрэгтэй гэсэн юм. За чихэнд таад одоо газар зүйн хичээл гэдэг шиг том болоод ингээд хичээлүүд нэмэгдээд эхэллээ. Ямарваа нэгэн зүйлсүүдийг байранд нь байгаа байршилтай байгаа мэдээллүүдийг цээжлэнэ гэсэн үг. За одоо төсөөлөл үүсгэе. За модон дээр амар борц болчихсон. Тэгээд тэрэн доош сах гэж унжин. Таад модны доор зогсож байгаа шүү заяа. Тэрс чи борц унжин гэж төсөөл. Тэгсэн чинь танараас төрүүлээд нөгөө борцыг чи шоргоол аваа яваад гэсэн. Шоргоолын араас хөөгөөл явсан чи гэрлүү орж ирнэ гинэ. Тэгээд яг гэрлүүнд орох гэсэн чи гэрийн дээр ингээд сэн сургаа тэгээд гэр чинь нисээ яваад. Тэгээд зогтаац. За одоо харсан чинь яасан бэ? Байр солигдсон байна уу? Тийм ээ. Түл хамгийн ихэнд аль зураг байсан? Дараа нь. Дараа нь. Шургаач. Гэр. Сэс. За түл бид нар байршил цэжлэх хичээл дээр яасан бэ? Эхлээд дарааллын дагуу чиглэж чадлаа шүү дээ. За дараа нь нэмэх замраагүй ингээд байр солигдсон байл бид нар буцаагаад байранд байрлуулж чадхаар болсноо. За сайн байна. За одоо тэгвэл энийг яг муу адилхан. Энэ юу вэ? Машин. За бүрс машин унаал агуу орлоо. Астан гарч ирэл тэ. Энэ миний агуу гэж уурлаа. Тэгэл харгисан чи амнаас нь юу гарсан бэ? Суум гэсэн чинь далавч ургаал. Нисэн. За ингээд бид нөгөө төсөөлөл үүсгэлээ ш. Төсөөлөл үүсгэсэн. За тэгвэл хэдүүлээ одоо аслан гараад ирсэн. Суум, далавч одоо байран солигдсон байна. Машин. Аслан. Суум. Далавч. Мондөг байна. Ястаа мондөг хүмүүс шүү дээ. За одоо энэ дээр яасан бэ? Шат. Ном. За, нар байшин үрж. Сонсгоор нар байшин үрж. За тэр байшин яасан гэдэг юм агаар дээр байдаг шат тавиал гарлаа. Тэгсэн чи яас өөдөөс чи туулаанууд ингээ өсрөө буугаад ирчих. Туулаанууд яаж ингэж ном бэлгэлж ингээ бүгд чинь нэг ном өгч байгаа. За одоо ингээ байран солигдсон. Нар. Байшин. Чат. Өвөө. Ном. За сайн байна. За тэгвэл одоо энэ дэр юу болж байна? Загас байна. Энэ бол гар утас. За энэ одоо далаа юу? Энэ тэмээ. Энэ чихэр. За хэдүүлээ харъя. Загас утсаар ярьчих тийм. Байна уу гэж. Илбгээ байна уу утсаар ярьсан. Дараа нь утас нөгөө усар үсэрсэн. Тэгсэн чи өөдөөс нь юу гарч ирсэн? Тэмээ. Тэмээнүүд юу их одоо? Чихэр ялж ирсэн тийм. За одоо байран солигдсон. Яг үлээ. Загас. Утас. Тэмээ. Чихэр. За сайн байна. Бид нар сайн ингээд нийтдээ хэдэн зураг чийжсэн байна? 10 юм уу? 15 юм уу? Гүү. Нэг игнэндээ 5 зураг байсан. 4 удаа чийжтэй. Тэр хүндрүү алдчихсан яг. За 20 зураг бид нар чийж чадлаа гэсэн. Энэ бол зүгээр бид нар дараалалаар нь харах юм бол 20 зургийг тогтоох тийм хугацаанд бол хүрч чадсангүй байхгүй юу? Тэгэхээр яадаг бол бид нар аливаа нэг мэдээллийг тогтоохын тулд заавалчгүй тэрүүнийгээ төсөөлөл үүсгэж явах хэрэгтэй гэсэн үг. Төсөөллөөрөө чийж явах хэрэгтэй гэсэн үг. За. Тэгэхээр бол та нарт мартагдахгүй. Та саяны зургуудыг би 10 хоногийн дараа, 20 хоногийн дараа, сарын дараа, жилийн дараа асуусан ч та нар эргүүлээ хариулж чаддаг болсоо гэсэн үг. За тэгвэл зургийн мэдээллүүд бол байр зүйн системийн мэдээллүүд, байршлын мэдээллүүд яг санийхтай адилхан зарчмаар явагддаг байна. За одоо тэгсэн чинь хэдүүлээ текст мэдээлэл буюу үг шүлэг чийжлэх хэрэг гаргадаг тийм ээ. Эсвэл бол ямар нэгэн чагсаалтыг чийжлэх хэрэг гаргадаг. Эсвэл бол хичээлийнхээ хувааруудыг 7 хоногийн хувааруудыг чийжлэх хэрэг гаргадаг тийм. Өнөөдөр очиж за 2 дахь өдөр маргааш ямар хичээл орох вэ гэж нөгөө хуваараа хайраад тэрийг аваад хичээлүүдээ ялгадаг гэсэн тийм. Одоо тэгвэл бүгдээ 7 хоногоор чийж чаддаг болох гэсэн. Нэг төлөв математик, Монголд бие ямар бүгдийг мэддэг болчихсон. За үүнийг хийхэд бол мөн адилхан нөгөө нэг төсөөлөл гаргачих чи явна гэсэн үг заа. За тэгвэл одоо 10 үгийг хэдүүлээ зүгээр хараад өнгөрье. За. Сон, утас, хэмж, хадаас.
За. Дараагийн хоёр дахь үг нь юу вэ? За. Сан. Зургаал гацсан. За тэгвэл хэдүүлээ төсөөлөх үү? За. За энэ хүний оронд та нар өөрсдөө байна гэж бод. Амнаас ч амар урт хевс гарч ирсэн. Хевсийг нөгөө хуулаарай. Хевс хуульжсэн чинь хевс нь юу болох вэ? Цаас. Тэгвэл цаасан дээр нь ингээд юм бичиж гинэ. Цаасан дээр нь бичиж чинь нөгөөд гинт шил болоо хуурцсан. Шил. Тэнгүүд нь шилэн дотор юу вэ гэж хараарай. Гэсэн чинь шилэн дотор нь ор байна. Орон дээр нь очоод хуцаа зайлаад хөвччихсэн чинь хажууд чинь нэг загас ирээ. Загас муу хүмүүстэй гэж түлхсэн чинь загас яасан бэ? Сандлан дээр сууж ирээ. Тэнгүүд нь тэр сандлыг аваад шидлээ. Сандлыг аваад шидсэн чинь цонх хагалцсан. Тэнгүүд л тэр цонх хагараад цооргоо олж байгаа үстэй. Энүүнийг хідүүлээ утас аваачаад бүгэлж ирээ. Утас аваачаад ингээ бүгэлжсэн. Заадсан чинь утасны харилцуур дуурнаа. Гэж дуурна. Тэгсэн чинь дээр нь тамиг бай. Тамиг аваад яг уу амандаа хий. Амандаа хийсэн чинь хатаас өс тээ. За ингээл ерөөсөө 10 үгний төсөөлж чинь болж. За тэгвэл одоо сарыг эхнийх нь. За хоёр дахь нь. За гурав дахь нь. Дөрөв. Ор. Тав. Загас. 6. Сандал. 7. Цог. 8. Утас. 9. 10. Адас. За сайн байна. За 10 үгтэй төсөөл. Тэгэхээр бид нар яг текстийг ямар нэгэн мэдээллийг төсөөлөх хэлбэр рүү шилжүүлэхэд л бид нар ой тогтоолтондоо хадгалж авч чадна гэсэн үг. Шохоо байна уу? Шохоогоор өчгөө. Энэ байна. За харагдаж байна уу? За харагдаж байна. За тэгэхээр тоо мэдээллүүдийг цээжилж өөрсдөө болгохын тулд бид нар яах ёстой вэ гэхээр тоонуудаа үсэг болгож хөрвүүлэх ёстой гэсэн үг. Үсэг болгох. За энийг үсэг болгохлоор мэдээж тэгийн тоог яагаад Т үсгээр тэлж байгаа гэхээр дуудаад үстэй тэг Т үсэг орсон уу? За 1 Н үсэг орсон. За 2 гэсэн чинь Х үсэг орох гэдэг юм шиг байна шүү дээ. Тэнгүүд 2 гэдэг маань өөрөө 2 багантай үсгнүүд гарч ирж байгаа. Тийм байна уу? За та нар робот мэднэ үстэй. Энэ 2 уу? 1 юм. 2. За энэ дээр ингэнгүүт л энэ хэл үсэг болчихж байгаа. Энийг авангууд л П үсэг болчихж байгаа байхгүй юу? Тэнгүүд 2-ын тоо ил П гэсэн 2 үсгнээс хамаарна. За 3-ын тоо энэ З. З үсэг өөрөө 3 тоотой адилхан хэлбэртэй байгааз. Энэ үсэг доош харцсан. Хажууд чинь ингээд хөлөө харуулаад төсөв. 3. 4-ийн тоо 4 гэж хэлэхэд Д үсэг орж ирсэн. За Ч үсэг өөрөө хэлбэрийн 4-тэй адилхан. 5-ын тоо Х. 5 бол яагаад Х болох үндэслэл байна вэ? Энэ ямар тоо болчих вэ? 5. Энийг толинд хараад үзэх юм бол толины ойлтод Х үсэг шиг харагддаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 5-ын тоо ганцаараа Х үсэг. За 6 бол 9 үсэгтэй адилхан. Энийг ингээд ажиллаж байгаа 9 үсэг. 7-ын тоог эргүүлжүүл Г үсэг. 8 бол өөрөө В үсэгтэй адилхан. Цаграгтай гэсэн үг тийм. 2 цаграгтай. Цаграг гэж хэлэхэд С. За тийм учраас 8 ВЦ. 9-ийн тоо БР. Бэр үсгийг буруу харуулж 9 болчих. Доотлыг зоод хэлчихвэл 9 болчих. За ингээд яадаг байна уу? Тэгэхээр цифрүүдээ үсэг болгоо хөрвүүлдэг гэсэн үг. За тэгэнгүүт одоо хэлүүлээ ингээд яаж үг болгож чэйжлээд байгаа юм бэ гэхээр ачуур хаагар байна энэ байна. Тоо цифрны төрөл дээр болонгууд юу байдаг? Бидэс зориулсан 100 хатаас үг гэж байдаг баггүй юу? Тэр хатаас үгний тусламжтайгаар бид нар тоо мэдээллүүдийг цээжлэдэг.
Тэгээ хатаат өмнүүдийн суур аргачлал бол энэ юм байна. За. За 99 гэдэг цифр хэрэглэх хэрэгтэй боллоо. 85 66 65. За ингэж харах юм бол энийг утасны дугаар шиг харагдаж байна. 99 85 66 65. За та бүхэнд одоо утасны дугаарыг хэрхэн чэйжлэхээр их талаар мэдээлэх гээд байгаа байхгүй юу? За хамгийн наадсах асуудал бол математик тоотой холбоотой юу байдаг вэ? Утасны дугаар, ансны дугаар, тий? За бүр наашаа ярих юм бол үзүр үйлчлэгээ үзэхэд тэлбэрийг суудлах зүйл байдаг тийм үү? За үсгийнхаа тусламжтай үг бүтээн. За 9-ийн тоо юу вэ? Б. Хоёр чихийг 9 урсан байна. Тэгвэл нэгэн дээр нь Б болгоч. Нэгэн дээр нь 90 болгоч. За нэг үг бүтээч. бар. Өөр. Бор. Өөр. Хаач шиг одоо нэмээд байна. Боо. За. За бараар нэг бүтгэл. За бар болгоч. За 85 дээр 8 тоо юу вэ? Вэц. За аль үгийг авмаар, аль үсгийг авмаар. За цэг авъя тэхүү. За цэг авъя. За 5 чинь хээ. Цонх гэсэн үг. Цонх. За цонх. Цонх гэхэр чи энэ үсэг ороод ирж байгаа юм шүү. Тэгэхээр энэ дунд нэг тоо байж цонх болох гэдэг байна. За. 66 дээр чи одоо юу байх юм? 9 үсэг байна шүү дээ. За хэдүүлээ энэ дээр би дараагийнх нь ямар аргачлал байдгийг энэ дээр гаргаж өгөх гэдэг шүү дээ. 9. Утаа уурчихлаа соосог болох гэдэг шүү дээ. Соос. За энэ нэг гээ үсэг ингээд өөрөө тэмдэглэчээ. Энэ бол хаалтан дотор байна. Ягаад хаалтан дотор хийж байгаа вэ гэхлээр зарим нэг тохиолдолд үг үүсгэж болохгүй байвал ямар нэгэн тоо юм уу их шиг хийүүлэх нэмж болно гэсэн давтуулж. Гэхдээ зөвхөн энэ 66 гэдэг тоог төрүүлж олж харахын тулд энэ хоёр нь хамгийн урдаа байх гэсэн үг баггүй юу? 6. За дараагийнх нь хэд вэ? 65. Дахиад 9 үсэг ороод ирлээ. 9 хээ. Сүх болгоч сах гэдэг үг багч. Бидүүлээ бодит үг байх хэрэгтэй учраас сүх болгоч. За одоо эднийхээ нэг санийн нэг төсөөл дотроо төсөөлөх хэрэгтэй баггүй юу? Холбож бар соос хоёр соосог ингээд амандаа хийчихсэн сүхээр байд чи ингэ төсөөлсөн. Одоо энэ яг нэг бар нэг цогтой ингээд хоёулаа ингээд амандаа соосог хийсэн. Өөдөөдөөсөө хараад тэг ингээд сүхээр ингээд байлж штэ. Энэ дийлхөө. Тэгсэн чи энэ утасны дугаар хэний утасны дугаар явж болох вэ? За минийх юм уу? За тэгвэл минийх бай. Минийх бай заяа. За тэгсэн чи одоо намаа нэгтэй холбох шаардлага гарч байгаа. За тэгмүүд би ингэж тэр бар хоёрын яг дунд нь шүүгч хийгээ зогсож ийн гэж бодсон. За юу. Би ингээд шүүгч хийгээ зогссон. Миний хоёр тал нэг талд нь баг нэг талд нь яг цохоо юм шиг. Тэгээд хоёулаа амандаа соосож хийцэн. Тэгээд сүхээр байдаг гэж. Тэгээд та ингээд хийсвэр төсөөл дотроо яг энэ байр байдлыг одоо харах хэрэгтэй. Төсөөл чадсан уу? Чадсан. За тэгвэл одоо миний утасны дугаарыг чэйжээр хэлээд өгч. 99 За ингээд яг нь дараа нь нөгөө нэг оюуханы активын шижрээ өгш утас хийдүүлээгээл тэгэхээр нөгөө төсөөлөө санах нь шүү дээ. Юу болж одоо багш нөгөө нэг бар цог хоёрын дунд байсан шүү дээ. Соосоо амандаа зөвхөр байлж ирсэн гээл. Тэгээд эргүүлээд төсөөлөө хадгалж авч чадна гэсэн байна байхгүй. За тоо мэдээллүүдийг бол ингэж байна. Тэгэхээр та энэ хадгалаад авсан байхад бол хамгийн хэрэгтэй зүйл байна шүү. За нэг хүүхдүүд маань Монголд баяр үргэлж одоо би та хэд газар хичээлээс ашиг болгоод за мэдээж газар зүйн хичээл яг далайн төвчнөөс дэш тэдэн мэдрийн юунд өндөрт байдаг. За хүн амын хувьд бол тэдэн мянган хүн амьдардаг. Тэдэн мэдэн метр квадрат талбай бүхий газартай гэж байдаг тийм. Одоо оныхаа зургийг саяны зураг чэйжэлтэй айлтгах төсөөлж болох юм байна. За тэр тоо мэдээллүүдийг нь яг энэтэйгээ адилхан саяны утасны дугаар чэйжэлтэнтэйгээ адилхан үг бүтээгээд чэйжэж болох юм байна гэсэн үг. Тийм бол за энэ хаалх байна. Та нар энэ загас хаанаас хараад энэ бол юу вэ? Зараа загас. Гэтэл энэ малай төрийн далбаа болоо ямар нэгэн тэмдэгт зурган дээрээс юу онцлох хэрэгтэй вэ гэхлээр энэ дотор байгаа
зүйлс дотроос хамгийн тийм нүдэнд чинь туссан анхаарлыг чинь татаж чадсан зүйлсийг сонгож ав. Сонгож аваад төсөөл үүсгэхээр энэ амар өргөстэй явдлыг зараа загастай адилханаар төсөөлж болж байгаа. За, малайс гэж хэлээд үз. Малайс. За хамгийн түрүүнд мал гэдэг бидний хамгийн ойрхон үзүүл юу вэ? Мал. За, таван шүү мал. За тэгвэл мал гэдэг үгнээс мал. За айс гэдэг нь айсан. Дуудлага төстэй үг бүтэж ийн гэсэн байхгүй юу? Бид нэр ийм айс гэдэг зүйлсүүдийг харангууд мал гэдэг нь бол бид нар малаар нь авчлаа. Энийг харангууд бид төсөөж чадахгүй бас. Тэгвэл айсан гингүүд ямар нэгэн нь очиж айдаг үстэй тий. За тэгсэн чи энэ үгийг хоёр хуваагаад монголчлоод мал айсан болгочлаа. За одоо тийм үйл хэвлэлээ төсөөлийг харъя. Мал гэдэг нь бол хонь. Өө нөгөө далбаан дээрээс нь зараа загсч ийм шүү. Тэгсэн яасан? Мал нь усуугаад ингээд сууд зогсчихсэн чи тий. Мал нь Гинтгийн зараа загас гараад ирэх үйл яасан. мал нь Мал нь айсан байна ш. За ингээд төсөөлөд авч. За энэ хаана байна? Өмнөд нь хойд нь? Хойд солонгос. Тэгэд хэлж боломжтой бид нэр энүүний хойд солонгос гэдгийг бид нар бодит үг биш болчихж байгаа биз? Энийг бодит үг болгохын тулд хад солонго хад гэж мэднэ үстэй. Мэднэ солонго гэж мэднэ тийм. Тэгэхээр бодит бидний мэддэг үг болж байгаа биз? За энэ нэг тийм сонин 5 уршуултай нэг тийм ботлны брэндний зураг биш байна. Ямар нэг кейк байдаг үстэй нөхөө. Converse. Converse. За Converse өмсөөл хатан дээр гიშгсэн чи яасан? Солонго. Яа. Хүлээ авсан чи байхгүй болцсон. Дахиад гიშгэнгүүт яах нь? Гараад. Солонго урах нь ш. Ингээд хад солонго гэдэг хоёр үг ингээд холбоч. Хамгийн гол нь Converse өмсгөн ш. За энэ хаан байна. Турк. За мондөг. За бидний ч бас хамгийн гол зүйлийг авах хэрэгтэй. Энийг авъя. Турк гэнгүүт бидэрт нөгөө нэг бодит үг болохын турк чадна үстэй. За тэгсэн чинь амны хэлбэртэй байна. Амны хэлбэртэй байна. Төрийн далбаны энэ чинь амны хэлбэртэй. Хөрглөө амнаас ч оод үсэрнэ. Өдөө төсөлж. Хөргөн бодол амнаас ч оод үсэр. Амар урт ангидаа орж ирэх. Тэгсэн чинь амнаас ч бүх оод үсрээ. За энэ хаалт. Өмнө солонгос. За өмнө солонгос бол цанигтай адилхан солонгос гэдэг нь солонгос ч. Солонгос. Өмнөд гэдэг нь өмнөд. Өмнөд. Солон. За одоо юуныг авах хэрэгтэй хэлээ. Та нар Pepsi удаагийн мэдэн шүү дээ. Мэдээ. Pepsi дотор яг зөв хэлж шүү дээ. Pepsi уусан чи өмнө нь яасан? Саа. За энэ хаан. Япон. За энэ айгу хэцүү гол нь ганцхан бүхнэх юм. Энийг юу гэж авах вэ дүлээ? Япон. Япон. Дуудлагчтай үг нь яах вэ? Бодит үг болохын тулд явна. За. Гол нь ганцхан бүхнэх юм байдаг. Энийг хэдүүлээ сая хэдүүлээ сакс тоглосноо. Сакс тоглоно. За тэгвэл заалын саксны бөмбөг байгаа үстэй. Бага. Улаан дэм бөмбөг. Сая таны бинт амиртаа орсон чинь бөмбөг амар уурлуулсан ба шүү дээ. Хүчтэй ингээд багшаа. Скул шийд рүүгээ амар хүчтэй шилдээл. Тэгсэн чинь бөмбөг чинь уурлаад яваад. За эргүүлээд хэлүүлээд далбаа санангууд яах вэ? Төсөөл нь яг үлээ. Оргих гэдэг үгнээс чинь турк гэдэг нь гараад ирсэн. За. Pepsi. Хатан дээр Pepsi. Хатан дээр гიშгэн шүү дээ. Converse. Хат солонгос гэдэг маань хойд солонгос. За дараагийнх нь юу вэ? Төсөөл нь юу болох вэ? За өмнөд солонгос. Энэ Масай. За баяр хүргэе. Баяр хүмүүсттэй амжилттай бас багшаа яриад сонсох таабал баяр хүргэе. Тэгэхээр ихэнх төгсгөл зүйлсүүдийг маань надад тогтоож аваад энэ дагуу хичээж чадах юм бол бид нар биеийн хүчний ажил биш тархины бизнес хийж чадах юм бол яах вэ? Юмыг цээж чадах нь тогтоож чадах нь анхаарал төлөвлөж чадах нь хамгийн гол нь өдөрт нэг удаа хийх тасгал таанаас хийж байгаа заа. За. Гэртээ хараад хөөдөн дээрээ суугаад анхаарлаа төвлөрүүл. Хамгийн түрүүнд юу харагдаж байгааг хар. Зураг харагдсан. За тэгвэл зураг руу хар. Зураг руу харж яхад
та нар төрлийн чимээг сонсож чадчих хэрэгтэй шүү дээ. Зовлон дээр юу болж байна, машин явж байна, машин мөрөж байна, тэтгэлийн дээж чи юу хийж байна, тэр дүү чи юу хийж байна, даас чи юу ярьж байна, тэр нэг эфир байгаад нэг фэйсбүүк ухаад гэл амар олон юм зэрэг болох болоод за энэ гэр бүлийнхаа яг энэ чимээг нэгэн зэрэг хүлээж авах сураараа зэ тэгвэл зовдуудаас сууж байгаа ч гэсэн аавхаа ярьсан юм хариулах хэрэгтэй. Аа наа чи тийм шүү дээ гэл фэйсбүүкээр юм ярьж байгаа бол их ч наадныхаа дууж байгаа юм барсч тэгнэ ингээд бүх зүйлсүүдийг нэгэн зэрэг хүлээж авах ханаа чадчихвал тэр үед анхаарал чинь хөндөсөн байна гэсэн үг. Тэгэхээр хичээл болон сургууль шалгалтын дээр яг ингэж анхаарлаа төвлөрөх хэрэгтэй. Математикийн шалгалт өгөхгүй, алгебрын шалгалт өгөхгүй, Монголын шалгалт өгөхгүй, скуулууд нэг юм чэйжлэхээс байж тэнд нэг хүн юм яриад, энд нэгнийх нь оц дуурал, энд нэг нь пеналаа ингээл байж аюу хэцүү гэх тээ. Та болтоо цаас болсон гэж ном өгөөс шаш. Аюу хэцүү гэж тээ. Тэгвэл хэдүүлээ анхаарлаа төвлөрүүлээс учраас энэ чимээнүүдийг өөрөөсөө салгаж чаднаа гэсэн. Тэгэхээр энэ асуултыг баяр хийж байгаа. За тэгээ баярлалаа. Энэгээ мундаг байлаа. Бүгдээрээ босоод юу гэдэг вэ? Жэлзасан баштан баярлаа. Баштан баярлаа. Зүрхий чинь зургийг авчих юм бэ? Зүрхийнх нь зургийг авчих.